Эрдэнэт үйлдвэр төрийн өмч үйлдвэрийн газарт өргөмжлөл шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жилээр зарласан 2020 онд үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар биелүүлсэн амжилтаа та бүхэн ард түмэнтэйгээ хуваалцсан төр засгаас танай хамт олонд хүлээлгсэн өндөр ихтгэл түүхэн шийдвэрийг нэр дэвтэйгээр хэрэгжүүлэхээ илэрхийлж эдийн засгийн хямрал нүрэлсэн энэ цаг үед нийт айл өрх зарим аж ахуйн нэгжийн цахилгаан дулаан усан хангамж хогны төлбөр болох 650 тэрбум төгрөгийг ашигаасаа нөхөхөөр болсон танай хамт олонд Монголын үндэсний сайтын хүсний нэгдсэн холбооны дээд чагнал лайк цом нийгмийн харилцаатай байгууллага хөрөмжлийг олгосныг баталваа. Монголын үндэсний сайтын хүсний нэгдсэн холбоо гэсэн хөрөмжлийг баталъя. Ингээд лайк цом юм. За ингээд та бүхэнд олон нийт хард иргэд лайк өгч байна. За их баярлалаа. Манай Эрдэнэт үйлдвэрийг сэтгүүлчдийн сайтын холбооноос ингэж шагнал өгсөнд бол их баярлж байна. 2020 он бол үндсэндээ Эрдэнэт үйлдвэрийн хувьд бол ажил үйлс хөдөлмөр хөгжүүлэх бол ариун их хугацаатай өндөр жил байсан. Түүхэндээ бол анх удаа 32.5 сая тонн хөдөр олборлоо. Хөрөнгө оруулалтыг анх удаа 700 гаруй тэрбум хөрөнгө оруулалтын ажил 20 онд хийлээ. Мөн одоо энэ ажлын байрыг хадгалах, энэ цар тахлын эсрэг одоо нийгмийн одоо хариуцсан үүргээ бол одоо Эрдэнэт үйлдвэрийн хамт олон бол нийт төртөө бол биелүүлж ажиллаж байна. Тэгээд 21 онд бол бас мөн одоо 20 оныхоо хөгжүүлж байгаа энэ амжилтуудыг бол давуулан биелүүлэх одоо төр засгийн хүлээсэн үүргээ бол нийт төртөө бол биелүүлж ажиллах болно. За их баярлалаа.